Эрүүл Монголын төлөө бидэнтэй хамтдаа нийт үзэгчдэд баярлалаа. Өнөөдөр таны эрүүл мэндийн хэрэгтэй нэгэн чухал сэдвийн талаар ярилцж байгаа. Өнөөдөр бидний сэдв маань нүдний өвчлөлт, хүнс өрсөн сэргийлэх арга замын талаар Талмай эмнэлгийн захирал анагаах ухааны магистр, нүдний тэргүүлэх зэргийн эхэмж Анжин Доломж та бүхэндээ зөвлөгөө өгч байгаа. За мэдээж өнөөдрийн сэдвтэй холбоотой асуулт танд байх юм бол нэвтрүүлгийн шууд утас 1911-3-ын холбоотой хэмжид хандах бүрэн боломжтой байгаа. За тэгэхээр бас түрүүн бас нэлээдгүй үзэгчдийн асуултанд хариулчихсан тийм ээ. Тэгэхээр бас өргөжлүүдэд та дараагийн асуултыг тавьж бодож байна. За тэгэхээр түрүүн хоёлоо онцлогооны талаар дурдсан байгаа тийм. Тэгэхээр танаар өөрчлөж байгаа нийт одоо өвчлөгчдийн маань бас дийлэнх хувийг ямар насны хүмүүс эзэлж байгаа бол? Ер нь Талмай эмнэлгээр бүх насны хүмүүс бүх орон одоо энэ хороо дүүрэг хөдөө хот хөдөө хамаарахгүй гадаадын иргэд ч гэсэн одоо Улаанбаатарт амьдарч байгаа тэр янз бүрийн хүмүүс, насны хүмүүс, янз бүрийн өвчлөлттэй хүмүүс ханддаг. Тэрнээс хамгийн их нь бол одоо яг одооны үед бол нэг ханиад томооны үе эхэлсэн учраас одоо хүмүүс хэлээд байдаг нүдний ханиад гэж тийм. Тэр нүдний ханиадны гэхээр одоо вирусын гаралтай нүдний өрөвсөлт өвчин гэсэн үг. Тэр вирусын гаралтай нүдний өрөвсөлт өвчин ялангуяа хүүхэд багчуудад их байна. Тэгэхээр хүүхэд багчуудад манайх бол бас нэг бусад давуу онцлогоо хэлчих юм бол нүдний эмчлэлээс гадна одоо ханиад чинь ганцхан нүдний вирус тусаад ирэхгүй шүү. Бүх бие тэгэхээр манайх яг аваад эмчлээд байгаа л да. Тэр зарим энэ вирусд өвчин вирусын орчин үеийн одооны энэ вирусын вирулентнээс маш их өндөр болсон. Хүрээл бол одоо нүдний цагаан унаад одоо эвэрлэгийн кератит гэж нэрлэхэд одоо энэ эвэрлэг гэж энэ хар хэсгийнх нь өрөвсөл яваад ингээд цагаан унтсан гэж монголоор ярьдаг шээ. Цагаан унцдаг, шархалцдаг ийм хүндрэлүүд маш амархан болоод ялангуяа хүүхдэд тэгэхээр цагаан унаа шархлаад ирж байгаа хүүхд бол хараа муут хамгийн өндөр магадaltaй нөгөө гэрлийн систем тунгалаг биш болчиход байна шүү дээ. Гялгар гарч ийн. Тэгэхээр энэ их хүндрэлтэй ойрын одоо нэг 10 хоногт бол маш их тийм хүүхдүүд ирж байна. Хүүхдүүд дээр ч барахгүй бас энэ насан туршид маш их байгаа. Энэ нөгөө вирусын халдвар бол нөгөө олон хүмүүнийг хамаардаг агаар туслаар халддаг учраас вирусын халдвар ханиад гэж бас нэрлэдэг байгаа. Тэгэхээр тийм өрөвсөл их байна. Зүгээр насан туршидын хувьд бол жижиг том гэмтлүүд маш их одоо барилга дээр ажиллаж байгаа хүмүүс гэмтэлд маш их өртөх жишээ нь жижиг гэмтэл гэхэд чинь одоо нүдэнд нь юм орхоос гэхлээр нүдэнд нь эвэрлэгт ч юм уу гадны бие чигдчихээс гэсвэлэл тэрнийг ингээд цохоод гэмтээчих ч юм уу битүү гэмтэл, ил гэмтэл, нэвт биш гэмтэл гэл их олон гэмтлүүд байж. Тэрнээсээ гадна мөн болрын өөрчлөлтүүд маш их болдог. 40-с дээш насны хүмүүс болрын өөрчлөлтүүд нүдний даралт маш их ихтэж байгаа. Нүдний даралт бол их залуучууд тэр байтхан хүүхэд наснд маш их илэрч байна. Нүдний даралт. Үүний шалтгааныг та яг тий нүдний даралтад өвчний гол шалтгаан бол ер нь бол яг нүдний даралт бол дэлхийн бүх орнуудад их өндөр байр суурьтай эзэлдэг. Одоо тийм өвчин байгаа. Тэгэхээр Монголд тэр тусмаа Азийн нүд бид нар ч одоо жоохон жижиг нүдтэй шүү дээ. Аз нүдэнд бол маш их нүдний даралт өөрчлөлт их илэрдэг. Тэгсэн манайх бол нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг анхаарал орсон нүдний даралт өвчин бол Монголд нэлийн өндөр байдаг. Ирж байдаг. Энийг судалгаа энэ төр хийгдсэн юмуд маш их байгаа. За тэгэхээр бас залуучууд маань тэр зам одоо бага насны хүүхдүүд маань маш их одоо гар утас, таблет тийм ээ одоо смарт утаснуудыг за тэр зам одоо электрон ном гэх мэт маш олон одоо дэлгэцийн зүйлийг ашигладаг болчихжээ. Үүнээс болоод хараа муудах тийм ээ сэтгэхүйд нөлөөлөх асуудал маш их гарч байгаа. Тэгэхээр энэ дээр таас зөвлөгөө өгөхгүй. Тийм бас одоо маш чухал асуудал юм чинь маш одоо бас нэг залуучууд одоо хүүхдүүд энтрийн одоо энэ техник технологийн ололтоос шалтгаалсан өөрчлөлтүүд шүү дээ. Тэгээ хараа модох нэг өвчний нэг гол шалтгаан хотчлтын өвчин гэж нэрлсэн байдаг. Жишээлбэл харааны шилжүүлэх энэ ойрын харгалан гэдэг нь бол хотчлтын өвчин нэг олс хол харахгүй одоо ойрхны марсаар нэг гэрлийн хугарлын өөрчлөлтөнд хүрэгчдэг хотчлтын өвчин. Тэгэхээр нэгдүгээр тэр хотчлтын өвчин учраас хараа модох асуудал. Хоёрдугаар тэр гэрлийн өөрчлөлтүүд их байж та одоо энэ туяаны өөрчлөлтүүд их. Тийм учраас бас энэ өрөвсөлт өвчнүүд байгаа. Түрүүн нэг хүн асуугаадсэн тийм ээ харшаад байна, өрөвсөд байна, завтнаад байна, маргаад байна. Тэр энэ сансны өрөвсөл, эвэрлэгийн өрөвсөл маш ихээр энэ бол нэлээд түгээмэл
Тэгэхээр бас настай хүмүүст одоо хараа муудах тохиолдол маш хэлбэг тохиолддог. За тэгэхээр эмчид хандхаараа одоо энэ эмчнэр маань одоо насныхаа гэсэн тайлбарыг маш ихээр өгдөг гэж бас өмнөх дугаарт үзсэн асууж байсан. Тэгэхээр энэ тал дээр бас за настай хүмүүсийн хараа заавал муудах хэрэгтэй юм уу? Энийг бас нөхөс сэргээх боломж байдаг юм та юу гэж бодож байна? Тий, энэ бол яг ойрын хараа муудах бол 40-с дээш насны хүмүүст яагаад гэвэл энэ болрын өөрчлөлт, болрын хатуурал ихтэй эхэлдэг учраас энэ наснаас ч болчихжээ гэж эмч нар хэлдэг. Энэ ч бас буруугүй. 40-с дээш насны хүмүүс гэрлийн хугарлын хэвийн хугаралтай хүмүүс бол ойрын харааны шил зүүгээд эхэлдэг шүү дээ. Жишээлбэл 40 настад нэмэх нэгийгч гэдэг юм уу. Тэгээд гэрлийнхаа хугарлын өөрчлөлтөөс болоод янз бүр. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх арга бол нөгөө болрын хатуурал яагаад үүсэж байгаа юм бол за энэ наснаас болж байгаа. Наснаас яагаад болоод байгаа юм бэ гэхээр энэ бодисын солилцооны өөрчлөлтөөс болоод байгаа. Тэгэхээр орчин үеийн анагаах ухааны нэг бас нэг ололт бол энэ төрөл бүрийн энэ одоо витамин юм уу төрөл бүрийн өөрчлөлтөөс сэргийлэх юмнуудыг уухад бас яаж ч сусан хангамжийг сайжруулчихж байгаа. Бодисын солилцоог бас жоохон удаашруулахаар энэ болрын цайлт бол хатуурал бол одоо давын өмнө 40 настай ч нэг үсэд байхааргүй л бол одоо дэгтээ ер нь бол насжилтаараа хүнийхээ эрүүл мэндээс маш их шалтгаална. За хатан дээрлээ. Тэгэхээр үзэгч маань бас холбогдож байна. Үзэгч авъя. Байна уу? Байна уу? Та хэлмэзэн шууд нэвтрүүлэлт холбогдсон байна. За нэвтрүүлэлт холбогдсон байна. За энэ жаахан хөхөд холбогдсон байна. За тэгэхээр өнөөдрийн сэдвтэй холбоотой асуултыг мэдээж нэвтрүүлгийн доор гарч байгаа үзүүлэх 1911-300-д холбогдсон эмчээс бас хариулт авах бүрэн боломжтой байгаа. Өнөөдөр бид ярилцсан сэдв бол нүдний өвчлөлт, хүнс өрсөн зэрэглэх арга замын талаар Талмайн эмнэлгийн захирал анагаах ухааны магистр, нүдийн тэргүүлэх зэргийн их эмч Энжин Дуламж та бүхэндээ зөвлөгөө зөвлөмж өгж байгаа. За тэгээд түрүүн бас хэсэг хугацааны штор гэвж хооронд бас үзэгчийн асуулт ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр бас Талмайн эмнэлгийн хаяг утсыг лавлсан байгаа. Тэгэхээр та энэ дээр бас хаяг утсаа хэлчихгүй юу? Тий, манай эмнэлэг 6 дугаар бичил хороолт Талмайн эмнэлэг гэдэг байгаа. 9918 78 53 миний утсаар холбогдож болно. 9118 78 53-аар холбогдож болно. За манай эмнэлэг ганц нүдний эмнэлэг бас биш ээ. Хэвтдэг мэдрэл дотор уламжлалт эмчилгээ ангаа тэр барай за тэгээд яхаа бүх юугаар гэдэг энэ клиникийн эмнэлэг байгаа. Эмч нарын бүрэлдэхүүнтэй. За тань баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг бас танд авах гэж байна. За тэгээ нулимс маш их гоождаг тийм ээ. За тэгэхээр өвөл бас хүүтний улирлын эрхтэнтэй холбоотой байгаа. Одоо залуучууд малгай өмсдөггүй. Тэгэхээр малгай өмсөхгүй болохоор нүдний нулимс гоожод байна гэж маш их ярьдаг байгаа. Энэ тал дээр та бас үлгэр өгөх. Тийм ээ. Энэ бас нулимс гоожих бол олон шалтгаантай гэж түрүү ярьсан. Хамгийн их зовирлдаг юм нулимс гоожих шүү дээ. Ер нь бол яг настай хүмүүс их нулимс гоожод байдаг нь бас нөгөө нулимсны сувгийн өөрчлөлт тийм ээ. Зохины дотгошоо жижигхэн сулраад яг нулимсны аппарат гэдэг бол ийм юм шүү дээ одоо. Энэ нулимсны булчирхай байна. Энэ нулимсны булчирхаанаас гадна энэ нулимсны дээд доод зохинд нулимсны цэг гэж байдаг. Энэ цэгээс ахуулаад энэ нулимсны сувг дээшээ энэ нулимсны хадгалах ууд тэгээд доошоо энэ хамрын хөндөд очиж нэгдэг нулимсын энэ хэсгийг бол нулимсны аппаратаа гэж нэрлэдэг. Нулимс яагаад гоожод байгаа юм гэхэд энэ салстын өрөвслөөс хамгийн түрүүн их гоождог. Хоёрдугаар салстын өрөвслөлөөр ирэхээр яагаад яаж байгаа юм гэхээр энэ дээр байдаг цэгүүд ингээд нарийсаад ирэх юм өрөвсөлтэй болоод ирэхэд. Тэгээд энэ салхинд гараад хүүтийн энтерд яхаар энэ өрөвсөлтэй юм чинь угаасаа их цочрно шүү дээ. Цочрохоор нулимсаа их ялгаж л ингэж ирж байгаа юм. Тэгэхээр энэ бас толгой нүцгэн яваад одоо нулимс гоожод байдаг бас ортой. Ягаад гэвэл энэ толгой нүцгэн явахаар хүний толгоонд ч бүх л мэдрэлийн судлууд байгаа шүү дээ. Тэр бас мэдрэлжүүлэлтийн цэгүүд байгаа. Тэгэхээр тэр нь цочрохоор нулимсаа энэ нулимсны булчирхайг илүү ялгаж байна шүү дээ. Тэгэхээр толгой нүцгэн явахгүй байх хэрэгтэй. Ер нь бол ганц нулимс гоожохтой биш толгой нүцгэн их яваад тархиныхаа одоо толгоогоо маш их дааруулвал энэ тархины судасны хатуур гэдэг одоо бүх хүмүүс одоо 40-с дээш насны тэр байтхан толгой өвддгөө бүх хүмүүс яасан тархины судасны хатууралтай болцсон. Энэ яагаад юм бэ гэхээр толгой нүцгэн их явснаас болж байгаа. Тэгэхээр толгой нүцгэн явах нь бол нүднээсээ гадна тархины судасны хатууралтай маш их дөхц одоо хамгийн гол шалтгаан болдог юм.
За баярлалаа. Тэгэхээр та түрүүнд дурлаа та тийм ээ одоо нулимс хадгалах уут гэдэг. Тэгэхээр манай монголчууд бас одоо нүдэн дээр өвдөг гарна гэж ярьдаг тийм ээ. За тэгэхээр нүдэн дээр өвдөг гарахаар нулимсны сүрүүгээ үсээр хатахаар одоо зүгээр болдгоо гэж ярьдаг. За энэ агыг гэсэн маш их өргөн дэлгэр хэрэгэлдэг. Энд нь бас хэр зүйтэй арга юм болоо. Энэ маш буруу арга. Энэ жишээлбэл зарим хүмүүс шүдний сойцны үсээр хатгсан гэдэг, өөрийнхөө үсээр хатгсан гэдэг, нохооны сахлаар хатгсан гэдэг энэ маш буруу. Маш буруу. Энэ дотор оруулаад одоо энэгээр хатглаа гэхэд энэ дотор оруулаад тэр гадны биед тогтчвол яах вэ? За яг хөө энэ доошоо нүхтэй л дээ. Энэ азар онгорхоо байж байгаад нарийсаг байж байгаад гарч болно хамрын нөхөр. Тэгэхдээ энэ гадны биед оруулаад ирэхээр одоо өөрөө чи үсч гэдэг юм уу, нохооны сахалж гэдэг юм уу, сойцны үсч гэдэг юм уу маш бохор. Тэгэхээр энэ гадна талд байсан өрөвслийг доторш нь оруулаад ингээд энэ маш буруу тэгтээ их олон хүмүүс хэрэглэдгийг би бас мэднэ. Ихэнх хүмүүс тэгээд яадаг. Зүгээр яг өвдөг гараад ирдэг тийм ээ. Өвдөг гараад ирэхэд нөгөө домнох гэдэг эмчилгээ байдаг шүү дээ. Энэ уламжлалт эмчилгээ бас юу. Энэ яагаад домноход бас зүгээр болчдөг юм бэ гэхээр үнэхээр тэр цусан хангамжийг өөрчилж байгаа. Одоо баруун нүдэнд гарлаа гэхэд нэг л ихний үед шүү дээ. Одоо жишээлбэл хөндөөрлөд ирэхэд энэ рефлексийн эмчилгээтэй их холбоотой нөгөө баруун нүдэнд гарлаа гэхэд зүүн ингэж сууж байгаа зүүн өвдгөндөө хөргөхөд одоо доошоо ингэж хөргээд өвдөг юу хоёр хөрөхээр нэлээ их цусан хангамж сайжирна да тий. Тэгэхээр нэлээ их цусан хангамж сайжраад тархитлагын бүх цусан хангамжид эргэлтөө сайжраад ирэхээр өрөвсөл үүсчихсэн эхнийхээ үед юм штэ. Тэгэхээр тэр цусан хангамжийн өөрчлөлт хүрээд ирэхээр өрөвсөл нэг зогсдог юм талтай. Тэр бол бас алдагдал бурууч бас зүгээр тэр сэтгэж яхаар бараг тийм юм эхний үед нь хийжээл бараг нөгөө жинхэнэ хийгээд зөрүүлээд ингээд хийвэл нөгөө дасгал болчихж штэ тий. За баярлалаа. За тэгэхээр бидний ярилцах цаг маань бас өндөрлөх тунд өгчээ. Тэгэхээр мэдээж өргөдөж ирсэн зочиндоо сүүлийн хормыг үлдээдэг. Та нийт одоо цэнхэрлэгцээ үзэн суугаа үзэгчдээс зөвлөгөө өгөх. За одоо нүдний хамгийн чухал эрхтэн бол нүд гэж бас хэлэхгүй бүх эрхтнүүд чухал хүнд ерөөсөө бүх эрхтнүүд чухал байдаг. Тэгэхээр ер нь бол хараа хамгаалах асуудал бол маш чухлын чухал гэж хэлмээр байна. Хараагүй бол одоо маш хэцүү. Одоо хэдхэн хором нүдэн анид суухад ямар хэцүү байдаг вүлээ тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө болон өрөөл бусдын үр хүүхдүүдийнхаа харааны эрүүл ахуйг сайн сахиараа хараагаа зөв хөгжүүлээрэй. Хараа алдахаас маш их сэргийлээрэй. Хэрвээ таны нүдэнд ямар нэгэн одоо юу асуудал байвал бүрэлцэх юм уу, улайх юм уу тийм асуудал байвал мэрэгжлийн нүдний эмч нарт хандаарай. Тэгцсмаа хүүхэд чинь тэгээд байвал хүүхдийн нүдний эмч нарт хандаарай гэж л одоо хэлээ да. Тэгэхээр эрүүл байх болтугай эрүүл байвал хийг бүтээж чадна тийм. За танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ард иргийнхээ эрүүл мэндийн төлөө бас үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Танай болон танай эмнэлгийн хамт олонд цаашдын ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Танай хамт олонд бас мөн гарах гэж байгаа шинэ ондоо ихийг бүтээгээрэй. Маш их сайхан нэвтрүүлэг хийж байна. Энэ эрүүл мэнд бол нэгдүгээр зэрэг байдаг тийм ээ. Эрүүл мэнд боловсролын асуудлыг хүндэж байгаа та бүхэнд баярлалаа. За баярлалаа танд. За бидний ярилцсан анхаарлаа хандаас нийт үзэгчтэй баярлалаа. Өнөөдөр бидний ярилцсан сэдэв бол нүдний өвчтөл түүнээс өршлөн сэргийлэх арга замын талаар Талмай аймгийн захирал анагаах ухааны магистр нүдний тэргүүлэх зэрэг ихэмж Янжин Доломж та бүхэндээ зөвлөгөө зөвлөж өглөө. За тэгэхээр өнөөдөр бас нэвтрүүлгийн төгсгөл бас хараатай холбоотой нэгэн бас баримтыг бас та бүхэндээ дурдъя гэж бодож байна. За дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн одоо харааны бэрхшээлтэй амьдардаг бай. За үүнээс 30 сая нь сохор буюу одоо 100% хараа алдaltaй. За 246 нь болохоор сул хараатай байдаг байна. Тэгэхээр бас Янжин Доломж эмчийн зөвлөснөөр урьдчилан сэргийлэх арга замуудыг та бүхэн амьдралдаа хэрэгжүүлснээр эдгээр тоог багасгах боломжтой юм а. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа.